Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Том амжилт компани веб сервер үйлчилгээний маркетинг борлуулалтын албаны дарга Өвшин Орлоо та бүхэндээ энэхүү видеогоор уулзаж байна. За манай байгууллага нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо 15 жилийн ажлын туршлагатай веб сайт болон аппликейшн хийдэг Монголын ууган компаниудын нэг байгаа. За бид бүгд одоогийн байдлаар 3000 гаруй веб сайт болон аппликейшнийг захиалагчийн дагуу амжилттайгаар хүлээлгэн өгсөн хамт олон байгаа. Томоохон ажлуудаасаа бид нар дурдах юм бол налах дүрийн нэгдсэн портал, налах дүргийн аппликейшн, мөн дээрээс нь оюуны өмчийн ерхий газар, мэрэгжлийн хэлтийн ерхий газар, цагдаагийн томоохон байгууллагуудын систем гэх мэтчлэн маш олон төрийн байгууллагуудын ажлуудыг хийдэг. За манай хүний нөөцийн хувьд бол 3-аас 10 жилийн ажлын туршлагатай программистууд ажилладаг байгаа. За манай компани давуу тал нь болохоор бид нэр өөрсдөө хүний нөөцөө бүрдүүлж ажиллагаараа давуу талтай. За тэр нь яах вэ гэхээр биднэрт ажилладаг том сургуулиуд байгаа программистын. За энэхүү сургуулаараа дамжуулж авдаг. За жишээлбэл Амжилт Академи, Индра институт, Лондон стартап, за Амжилт Кибер Академи гэх мэтчлэн цэлмэг гэдэг сургуулиуд бас манай яг өөрийн компани сургуулиуд байгаа. Эндээсээ бид нар бас өөрсдийнхөө хүний нөөцийг буюу программистуудаа, менежерүүдээ бас бэлдэж ажилладгаараа бас бусад компаниас ялгарах давуу талууд байгаа. За мөн дээрээс нь 2022 буюу энэ ондоо бид нар Сонжин Кибер бординг сургууль маань шинээр нээгдэж байгаа. За энэ нь болохоор агаарт болол хүүхдүүдийг ая тухтай байдлаас нь хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх, мөн дээрээс нь төлөвшүүлэх, нийгэмшүүлэх хамт олноороо ингэж байх боломжуудыг олгож өгч байгаа энэхүү бординг сургууль маань тун удахгүй та бүхэндээ нээгдэнэ. За манай компани зүгээс Сонжин Кибер бординг сургуультаа бол сурагчдад ямар боломжуудыг олгох вэ гэхээр 3 үе шаттайгаар боломжуудыг олгож байгаа. Анхан, дунд, гүнзгий гэсэн ангиллалтаагаар явуулж байгаа. За тэр нь яах вэ гэхээр анхан шатныхан бол вебсайт болон аппликейшн бүтгэж суурь програмууд юу мэдэх шаардлагатай вэ гэдгийг бол мэдэх ёстой болно. За энэ дээр бол яг практик дээр дадлагжуулна гэдгээр бас давуу талыг бас авчирч өгч байгаа. За мөн дээр нь дунд гэхээр бол бэкэнд буюу админ удирдлага хэрхэн бий болгох вэ, хэрхэн динамик хэлбэртэй болгох вэ гэдэг талаас нь зааж өгнө. За мөн дээрээс нь гүнзгий шат гэхээр бол бүтэн вебсайтыг хэрхэн хийж сурах вэ? Тэрэн дээр ингээд бүх дагалдан практик дээр ер нь бодит сургалтуудыг бол олгоно гэдгээр бас бидний давуу талаас оршиж байгаамаа. За мөн дээрээс нь манай 10 жилийн ажлын туршлагатай ахлах программист маань Чанжин бординг сургууль дээр очиж хүүхдүүдэд практик дээр нь яг хэрхэн бий болгох вэ гэж ажлын төвшин дээр ярьжсэн бол сургууль дээр нь очиж бичлж хичээлүүдийг практикаар орно гэдэг нь бол давуу талтай. За манай дээр байдаг серверийг ашиглаад яг тэрэн дээр бодит сайтаа ч юм уу аппликейшн ч юм уу бодит байлгах боломжийг бас олгож өгч байгаамаа. Намайг Бямс сүрэнгийн Дамжин сүрэн гэдэг Амжилт веб сервис компани ахлах программист. Би та бүхэнд веб сайт хэрхэн бүтдэг тухай танилцуулъя. Эхний алхам болохоор харилцагчтай уулзаж тухайн веб сайтын шаардлагуудыг тодорхойлдог байгаа. Тэр тодорхойлолтын дагуу ерөнхий UI UX дизайныг гаргадаг. Мөн гаргасан UI UX дизайны дагуу React.js болон Node.js хэл дээр ерөнхий харагдах байдал буюу үзэгдлийг хийдэг байгаа. Мөн хойдлынх нь удирдах хэсэг буюу ерөнхий үйлдэл гаргадаг хэсгийг нь Node.js хэл дээр хийдэг байгаа. Ерөнхий веб сайтын дата баз буюу өгөгдлийн бүтцийг MongoDB дээр хийгддэг байгаа. За эдгээр боломжууд маань бол зөвхөн Сонжин Кибер бординг сургуулиуд дээр 6-аас 12 дугаар ангийн бүх сурагчид нарт нээлттэй боломж гэж харагдаж байгаа. Тэгээд та бүхэн бол хүрэлцэн ирээд сонирхоод танилцуулга материал аваад мэдээлэл аваад энэхүү сургуульдаа суралцах боломжийг та бүхэндээ олгож байна. Маш их баярлалаа.